Цөмөрөө сайн бацгаана уу? Цөмөр хамтаа Иохны сайн мэдээ 4-р бүлэг рүү очие. Та бүгдийн хамгийн сайн мэддэг Библийн хэсэг байна. Есүс 13 дугаар ишлээс би уншиж байна. Есүс энэ уснаас уухан бүр дахин зангана. Харин миний өөх уснаас уухан хизээж санахгүй. Харин миний өөх ус тэр хүний дотор мөнх амьд оргилох булгийн ус болно гэхэд эмэгтэй түн эзэн надад тэр усаа өгөөч. Тэгвэл би цанхахгүй ус утгахаар энд ирэхгүй болно гэв. Есүс явж нөхрөө дуудаад энд ир гэж хэлв. Эмэгтэй би нөхөргөө гэсэн Есүс би нөхөргөө чи зөв хэлв. Чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа нь хүн чинь нөхөр чинь биш гэж тул чи үнээр хэлв гэв. Эмэгтэй эзэн би таныг ишүүлж болохыг харлаа. Үг дээдс маань энэ нуулан дээр мөрөгдөг байсан. Харин та нар мөрөх ёстой газар Иерусалимд байна гэдэг шүү дээ гэв. Есүс эмэгтэй надад итэг та нар энэ уулан дээр ч биш Иерусалимд ч биш эцэгтэл мөрөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юм мөрөгдөг бол бид мэддэг юм даа мөрөгдөг. Тиймээс аврал юудэж тас гарна. Харин үнэн мөрөгчт нь сүнсээр үннээр эцэгт мөрөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөрөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс. Түүнд мөрөгчт нь сүнсээр үннээр мөрөх ёстой гэж альлаа. За бид нар Есүс амийн усын тухай ярьсныг мэднэ. Дараа нь Иохан номын 7 дугаар бүлгээр 37 дугаар ишлэлээр баярын их өдөр болох сүүлийн өдөр Есүс зогсоод хашхин цангасан хүн байвал над руу ирж уугтан бичвэр хийсэн чинь надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгчдийн хүлээн авах сүнсийн тухай тэр ийхүү альджээ. Үүнийг хэлжээ. Есүс хархан алдаршуулгатайг тул сүнс тэдэнд өгдөөгүй байлаа. Харин бид нар 20 дугаар бүлэг дээрээс Есүс амьсныхаа дараа 21 дугаар бүлэг байгаа тийм ээ. Шамдар дээр орж ирээд тэднийг хүлээж сүнсийг өгсөн тухай бид нар Иохан номноос уншиж болно. Тэгэхээр ариун сүнсийг өгдөөгүй байх тэр үед Есүс баярын өдөр, майхан баярын тэр төгсгөл өдөр сүүлчийн өдөр Есүс олон түмэнд хандаж урайсан энэ урайлгыг бид уншиж байна. Цангасан хүн байвал над руу ирж уугтун гэж хэлсэн. Бичвэр хэлсэн чинь надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэж. Есүсийн хашгирсан үг бол энэ байсан. Харин 39 дугаар ишлэлдэр Иохан тайлбарлсан. Энэ амийн усны ус бол сүнсний тухай ярьж байна гэж. Тийм үү? Тэгэхээр зохиогч маань өөрөөр хэлбэл энэ сайн мэдээ бичсэн зохиогч маань бидэнд Есүсийн тэр үгийг тайлбарлаж байна, тийм үү? Амийн усны гол юу юм бэ гэдэг. Энэ бол ариун сүнсний тухай ярьсан юм а гэдэг бид харж байна. Бид нар ариун сүнс хин бэ гэдгийг мэднэ. Ариун сүнс бол хин бэ? Энэ бол бурхан, тийм үү? Саяын уншсан 4:24 дээр хэлэхдээ Есүс бурхан бол сүнс гэж хэлсэн. Ариун сүнс бол бурхан. Библиэлд бас харсан бурхан бол хайр юм гэж хэлсэн ба. Энд хэлсэн түүн мөрөгчт нь сүнсээр үнээр мөрөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энэ түүхийг сайн санаж байгаа. Яг энэ түүхийн өмнө 4-р бүлгийн өмнө Никодем гэж хүн ирснийг бид нар мэднэ, тийм үү? Никодем бол Санхедрийн гишүүн, өндөр настай, олон жил хар багасаа Израилийн ганц орхныг хүндэлж мөргөж шүтэж ирсэн ийм хүн байсан. Ингээд энэ хүн Есүс дээр хүрээд юу гэж хэлсэн? Бурханаас ирээгүй бол ийм үйлдэлийг та хийж чадахгүй гэсэн. Та Бурханаас ирсэн хүн байна гэж. Энэ эмэгтэй ч гэсэн Есүс өөрийнх нь тухай хэлэхэд хэлсэн. Та бол иш үзүүлэгч байна гэж. Хэрвээ бид нар энэ хоёр хүнийг харьцуулж харах юм бол Есүс тэр сүсэгтэй олон жил амьдарсан туршлагатай Ахмад тийм ээ Израилийн Санхедрийн тэр нөлөө бүхий гишүүн тэр хүнд юу гэж хэлсэн? Та сүнсээр төрөх ёстой гэж хэлсэн. Тэгс нөгөөт нь ойлгов. Би яаж одоо хөгшөрчөөд хин хөвлөд орох вэ гэсэн Есүс хэлсэн. Ус болон яг сүнснээс хин эс төрн тэр нь Бурхны хандлт үрж орж үлж чадна гэсэн. Энэ дахиад усны тухай ярьсан. Есүс сүнсний тухай ярьж байсан. Ариун сүнсээр төрөх тухай ярьж байсан. Харин дараагийн бүлэгтэр нэр алдаргүй. За бидний зөвхөн еврейчүүд гэлтгүй ерөөсөө энэ үеийнхэн нийгэм ч гэсэн ер нь дэлхийн бараг бүх соёлд явдалтай гэж хэлэхээр тийм үү? Энэ эмэгтэйд 5 нөхөр солилцсон тийм үү? Энэ эмэгтэйд Есүс маш чухал тийм үү? Одоо Библийн үннийг хуваалцсан. Хэрвээ энэ үгийг Никодемтэй ярьсан бол бид ойлгох гэсэн тийм үү? Гэтэл Есүс яахан хинч үл тоох тэр үтгэл тэр тосгоныхын чинь үл тоох тэр эмэгтэй дээр хурж ирээд
Тэр эмэгтэй хайж болоод тэр эмэгтэйтэй уулзраад тэгээд Есүс тэдэнд маш чухал үгийг хэлсэн. Энэ эмэгтэй гомдлсон тийм үү? Танаа өвгдээс маань энэ уулан дээр мөргөдөг байсан, харин та нар болохоор эрсдийн мөрг гэж хэлсэн шүү дээ гэж. Эзэн эмэгтэй юу гэж хэлсэн? Надад идэг та нар энэ уулан дээр эрсдийн биш, эцэгтэл мөрөх цаг ирж байна. Энэ явдлаас өмнө ойролцоогоор 2000 жилийн өмнө тэрнээс тийм ээ баг 2000 жилийн өмнө нэгэн хүн байсан. Тэр хүнийг Авраам гэдэг байсан. Та нар мэднэ тийм ээ. Бурхан Авраамыг дуудсан. Уур гэдэг газраас. Авраамийн үед түүний амьдарч байсан Халдын нутагт Уур гэдэг хотынд тэд нар өөрсдийнхөө шүтэн гэж тийм ээ бурхтыг бонд чулуун янз бүрийн зүйлээр бүтээж өөрсдийн бурхттай байсан. Стефанч гэсэн энийг хэлсэн тийм үү? Өөрөх нь өвөг дээдсийн шүтэг тэр бурхныг орхиод амьд цорын ганд бурхан түүнийг дуутахад тэр яг өөрийн мал сүрэг төрөл өргөжтэй аваад бурхны амласан газар руу алхсан тухай гардаг. Тэгээд Авраам өөрийнхөө очисон газар болгонд бурханд дахлын ширээг өргөж түүнийг мөргөж байсан. 2000 жилийн дараа ирсэн чинь энэ эмэгтэй ингэж хэлж байна. Та нар л эрсдийн мөрг гэж хэлдэг шүү дээ гэж. Бид нар сайн мэднэ Авраамаас евдээ шашин үссэн, христийнхэн үссэн, исламийнхэн бүгд л Авраамыг эцэг гэж үнэлдэг. Авраам очихын газар болгондоо ойрхон байгаа уулан дээр очиод бурхны мөргөдөг тийм цаг үе байсан. Есүс яг энэ тухай л ярьж байгаа. Та нар энэ уулан дээр ч биш эрсдийн биш эцэгтэл мөрөх цаг ирж байна гэж. Та нарын өвөг Авраам эцгийг тэгж мөргөдөг байсан. Бурхныг тэгж мөргөдөг байсан. Тэр цаг одоо ирж байна гэж Есүс хэлсэн. 2000 жилийн дараа Авраамаас 2000 жилийн дараа Есүс ирэхэд хүмүүс яг зөвхөн эрсдийн мэдэг ариун газар түүнд мөрөх ёстой гэсэн ийм болсон байсан. Өөрөөр хэлбэл бүрэн шашинчсан байсан. Бид нар өнөөдөр харьцуулж байна тийм ээ маш их шашинцсан. Тэр Санхедрины гишүүн Никодим Иесустэй шөнөөр уулзж байгаа. Өнөөдөр энэ эмэгтэй Иесустэй худагтай хөнгүү газар уулзж байгаа. Хоёр өөр нөхцөлд, хоёр өөр хүн. Нэг нь маш шүтлэгтэй. Тэр нөгөө асар их институтшн гэж хэлдэг тийм ээ. Асар өндөр хөгжсөн зохион байгуулалтанд орцсон. Бүх юм цэгцэрсэн тэр хатуудыг жаягтай шашин дотор байгаа тэр хүн Иесустэй уулзаад сүнсээр төрөх тухай гайхамшигтай тэр үннийг сонсч. Тэр өндөр хөгжсөн шашинд огт нийцэхгүй. Тэр шашинд хад үзэгдсэн нэг эмэгтэйд Иесус хурж ирээд анх Авраам эцэг чинь ямар байсан бэ гэдэг тухай тэр түүхийг сануулж. Та нарын өвөг дээдс Авраам чи яг л ийм л байсан. Тэр очисон газартаа л бурхныг мөргөдөг байсан. Энд Есүс шинэ юм яриаггүй. Одоогийн байдлаар 21-р эшлэл, 21-р эшлэлтэй. Та нар энэ уулан дээр эрсдийн эцэгтэл мөрөх цаг ирж байна гэдэг бол урд нь байсан зүйл. Тийм. Авраам ийм л байсан. Та нар мэднэ 1517 он одоо 500 жилийн болох гэж байна тийм ээ. Мартин Лютер гэж юм. Яг нь тэрний өмнө хэдэн хүмүүс байсан мэдээж. Христэл өөрөө асар их шашинцсан байсан. Асар өндөр хөгжлийг олцсон. Тэгээд тэр үед юу болсон? Ромын ариун католик гэсэн Ромын пап нөгөө христэл маань яг бүр ингээд институтшэд гэж хэлэх юм уу тийм үү? Бүр ингээд хөгжөөд Лютер юу хийсэн? Буцаагаал шинэ гэрүүл очсон шүү дээ, тийм үү? Үгүй шинэ гэрэн чи ийм байсан юм биш шүү дээ. Үгүй ингэдэг байсан юм биш шүү дээ. Одоо 500 жил болж байна. Дахиад бид нар эргээд харах хэрэгтэй болж байна. 500 жил христэл маань хөгжсөөр л байна. Зөндөөл маргалаа. Анх маш энгийн байсан гэдэг бид харж байна.
Юм хөгжих тусмаа ямар амар тийм ээ зохион байгуулалтанд орж ямар их зүй дэг жаягтай болж болохгүй цаг ямар их нарийн болдгийг би таарч. Есүсийн нэмэгтээд тэр гомдлыг сонсоод анхны Авраам эцэг нь ямар байсан тэр түүхийг санав. Тэгээ Есүс харин энд хэлсэн үнэн мөрөгчдийн тухай ярьсан. Тэр үнэн мөрөгчд нь сүнсээр мөрөгчд байх тухай ярьсан. Үннээр мөрөх тухай ярьсан. Тэгээ бид нар Иохны тайлбарыг уншиж байна тийм ээ 7 дугаар бүлэг дээр энэ ус юу ирээдсэн юм бэ? Амийн ус юу ирээдсэн юм бэ гэдгийг бид харж байна. Никодемыг хэлсэн усаар төрөхгүй бол чи дахин төрөхгүй гэж хэлсэн. Есүсийн нэмэгтээд үнэн ба сүнсээр өсөх тийм ээ мөрөх тухай ярьсан. Одоо Есүс энэ 7 дугаар бүлгээр тэр баяны өдрийн төгсгөлд хэлж байна. Сангасан хүн бол над руу ирээрэй. Надаас угаарай гэж хэлсэн. Тэгээ бид нар эндээс харж байна. Никодем цангацсан байсныг бид харж байна. Тийм үү? Никодем цангацсан байсан. Уул нь бол тэр бол асар өндөр хөгжсөн тийм ээ цорын ганц монотеист гэж хэлдэг. Тэр шашныг шүтэж байгаа тэр асар их өндөр зохион байгуулалттай шаштрын ном нь бүр тодорхой болсон, дэг жайг нь тодорхой болсон тийм ээ. Бүх юм цэгцэрсэн тэр шашин дотор байгаа хүн цангаж исэн. Тэгээд тэр хүн цангасан учраас Иесусыг хараад ирж исэн. Иесус тэр цангасан хүнд юу хийх ёстой вэ гэсэн? Чи сүнсээр төрөөр. Энэ нэмэгтэй ч гэсэн цангасан байсан. Тэр махан биеийн хувьд ус уух гэж цангаагаа тайлах гэж ирсэн. Гэхдээ үндэ бол тэр хүний сүнс цангацсан байсыг түүний үг гэрчилж байна. Бид Бурхныг мөргмөр л байдаг. Гэхдээ та нар болохгүй л гэж хэлдэг. Та нарын үзмжээр, та нарын томьёолоор, та нарын хэлснээр бол бид нар яг та нарын шашин тэнцэхгүй. Бид бол гологдсон, бид бол тийм ээ эрлийдсэн тийм хүмүүс. Харин Есүс тэр хүнийг олоод тэр хүний эмэгтэй цангааг тайлах усныхаа тухай. Би сая Мартин Лютерийг дурслаа. 1500 жил дараа ихэд Европчууд цангацсан байсан. Христэд тэднэрт байсан уу? Байсан. Тэд Христийн тухаас мэдчихсэн. Мэдлэг нь байсан уу? Байсан. Бурхны үг байсан уу? Байсан. Есүс энэ үеийн Израильчууд хэлсэн ш. Та нар сударт ам байгаа гэж уншдаг. Зүв байна. Тэнд чи ам байгаа. Тэгэхдээ миний тухай ирсэн. Та нар даанч ойлгоогүй. Хэрвээ та нар судрыг зөв ойлгосон бол намайг хүлээж авах хэрэгтэй байсан. 1500 жил дараа Европ дахин бүгдээрээ 100% христч мөртлөө цангацгаасан байсан гэдэг. Өнөөдөр би бас хэлж байна тийм ээ. Есүсийн үгийг бид дахиад эргэцүүлээ тийм ээ. Есүс цангасан хүмүүс над руу иргэж байсан. Би энэ гурван цаг үеийн тухай ярьж байна. Нэг нь Авраамийн цаг үе, нөгөөх нь Есүсийн цаг үе, нөгөөх нь Лютерийн цаг үе. Энэ цаг үеэс бид нэг зүйлийг харж байна тийм үү? Үргэлж цангасан хүмүүс байсан юм байна. Есүс цаг үед болгонд байсан тэр цангасан хүмүүсийг урьж байна. Над руу ирээрэй гэж. Ямар нэгэн системчлэгдсэн, институтчлэгдсэн ямар нэгэн шашин байгууллага та нарыг цангааг тайлахгүй. Харин би та нарыг яг цангаач тайлаа гэж. Нараас үе та нар цангасан байна уу? Есүс дараа нь ингэж хэлсэн. Хэрв над руу ирээд цангаагаа тайлсан бол тэр хүнээс амийн ус урсах болно гэж хэлсэн. Юу амийн ус урсах. Юу цангаагаа тайл. Бид нэг цангасан хүн чинь усгүй хүнийг хэлж байгаа юм тийм үү? Ус нь байхгүй хуумаргаа хүнийг хэлж байгаа тийм. Харин энэ Есүс хэлж байна. Надад итгэсэн хүний дотроос амийн ус урсах болно. Урсж байгаа голыг та нар харж байна тийм ээ? Тогтсон, бохирдсон, булангарцсан усын тухай яриа. Урсж байгаа цэвэр томлог ус гэдэг. Гол урсах болно гэж хэлсэн. Есүсийн зорилго хүмүүсийг цангаагийн тайлыг зогсохгүй тэднээс ус урсахыг хүсэж байсан. Мэдээж энд Есүс усны сүнсийн тухай ярьж байгаа нь үнэн боловч бас бид нэр энэ сүнсийг тээж байгаа зорилго бол биднээс амийн ус урсах ёстой тухай. Би бас санаараас сууж байна, би өөрөөсөө сууж байна. Биднээс амийн ус урсж байна. Биднээс хүмүүс ундаалж байна уу? Гэр бүл чинь, найз нөхөд чинь, чуулган чинь. Бид цангасан байна уу?
биднээс амийн ус урсж байна. Бид уул нь мэддэг л сүнс бидний дотор байгаа гэж. Бурхан бидэнд ариун сүнсээ өгсөн гэж ярьдаг. Гэтэл тэр ариун сүнс зүгээр бидний дотор хорогдохын тулд байгаа юм. Үгүй. Тэр амийн сүнс хүнийг ямар болохыг хүсэж байна? Амийн ус биднээс урсаасаа гэж хүсэж байна. Сая 170 жилийн хойш би байгаагүй л дээ. Гэхдээ би сонссон нэг католик санаат ирж мэдчилгээ өгсөн юм байна тийм үү? Тэгээ дараа нь боо хилцүүлэг болсон пасторууд та нар ястаа тий. Одоо ийм гайхамшигтай яруу алдартай Библи орчуулгын ажил та нар гаж урсгалынханд хуваалцлаа гэдэг. Тэгээ би тэрийг уншиж байгаа бодож байсан. Уг нь бол практик дээр бол тийм ээ гаж урсгал гэж үздүүлдэ юм католик. Хэрвээ тэр үнэн алдартныхын ирсэн бол яах вэ юм бүүм? Библийн орчуулга нь үнэн алдартын сүм бас гишүүнчлэр байдаг. Энэ бол олон улсын жишг л дээ. Манайхан бол зүгээр урсгал чиглэл юу хоёул гэж ялгаад ах шиг байна л да. Юу гэвэл гаж урсгал чиглэл гээл тийм ээ. Тэгтэл нөгөө талд бас даяар чуулган гэсэн нэг ойлголт явж идэг. Тэгээ бид нар тэрийг мэдтгүүл тэр бол. Тэгээд яг бид нар маш олон юм явах болсон даяар чуулганы тухай. Би ч гэсэн анх ортодокс чуулганы хараад гайхдаг байсан. Ингээд сүмд нь янз бүрийн Иесусийн зураг, Марийн зураг, янз бүрийн ариун хүмүүсийн зураг. Тэгээд би бас л мэдэхгүй учраас буруутгадаг. Та нар тэ хүмүүсийн хөргийг шүтдэг мэрдэг гэсэн. Тэгээ уншаад ирсэн тэдний яриаг тэдний одоо тайлбарыг сонссон чинь тэд нар тэгж байна. Гэхдээ бид нар ч гэсэн адилхан та нартай адилхан гурвал бурхан байдаг. Гэхдээ бид нар энэ ариун хүмүүсийн зургийг бид нар шүтээд байгаа юм биш зүгээр хөндлөж байгаа юм. Тэгээ би ингээд лавшруулаа судлаад ирсэн чинь ерөөсөө явж юун дээр яригдаад ирэхлээр хүний онол дээр. Бид нарт нөгөө систем теологт хүний онол гэж байгаа шүү дээ. Тав хүн. Бид нар бол мэдээж өрнийхний заасан тэр хүний онолоор явж байгаа. Тэгээ бид нар мэднэ хүн бол Мухаммедээс бүтсэн, сүнс ариутсан, сэтгэл аяанаар бүтсэн гал гурван бүтцтэй гал тийм үү. Хүн бол боддог, сэтгэдэг гал. Хүн бол мөрөөддөг, хүн бол яадаг гал тийм ээ. Хайрладаг яадаг гал нэ. Тэгсэн тэд нар өөрөөр ярьж байна. Тэд нар ярьж байгаа бол юм л юм байна л да. Бурхан хүний төр төрхөөр өгдөөс. Өөрийнхөө төр төрхөөр. Тэгээ яг тэдний тайлбар энэ бидний буруутгал тийм шүү дээ. Та нар бурхан юу гэж тушаасан мэдчих юм шүү дээ. 10 хүн дээр юу гэсэн тэнгэр дээрс газар дээрс усанд орж яах вэ? Бага ямар ч зүйлийг дуурайлгаж яах вэ? Бурханыг дүрсэлж болохгүй гэж хэлсэн. Та нар яагаад ингэж хүмүүсийг дүрсэлдэг вэ гэсэн. Гэхдээ наад бол чинь бурхад биш юм. Бид нар бурхан гэж үздэггүй наа. Яг ингэж тайлбарлаж. Хэрэв Мосегийн цаг үе рүү очих юм бол тэр үед бурхны дүр гэдэг бол хаадууд байсан юм байна. Эзэн ноёд фараон эсвэл нөгөө олон бурхад нь яг өөрсдийнхөө дүр төрхийг сүм үед дээрээс хийлдэг. Хөшөөд урсгалаа явуулдаг. Та нар пирамидыг мэднэ, сфинкийг мэднэ тийм ээ. Тэд чинь бурхны дүр гэж явдаг. Харин Мосе Израилийн ард түмэнд хуулийг өгөхдөө юу гэж бичсэн? Бурхад хүнийг өөрийнхөө дүрээр бүтээсэн. Хүмүүс нэгэндээ бурхад болох тухай. Гэтэ яг бүтээгч бурхан биш үү? Зөв ойлгоо. Энэ бол тухайн үедээ маш том хувьсгалж ойлголт байсан. Ягаад гэвэл боолчлол байсан израилчүүдийн ойлголтоор юу гэж ойлгож байсан? Бурхад гэдэг бол бурхны дүр гэдэг бол тэр нөгөө яг эзэн ноён хаа эрэхтэй язгууртна гэж. Гэтэл Мосе Израильд хууль өгөхдөө юу гэж ойлгосон? Та нар бол яг бурхны дүр шүү дээ. Ягаад бурхан миний дүрээр янз бүрийн бод чулуу хад чулууг бити бурхан болгоорой гэсэн бэгвэл та нартай аль хэдийн алдраа хуваалцсан учраас. Та нар нэг нэгэндээ бурханы яруу алдрыг харуулж.
Тэгээд нэрэ бодоодсэн тийм дээ. Бид нар ариун гурвыг мэднэ. Ариун гурвал нэгэндээ ямар их тийм хүндэлж нэгнийг хайрладаг. Яг гэвэл тэд гурав бол яг нэг нэгэндээ бурхад. Тэгээд тэд нар хамтдаа байдаг. Нэгнийгээ маш их хүндэлдэг. Хайрладаг. Миний хайр Есүсийг усан баталгаар хэлж байгаа шүү дээ. Энэ бол миний таалдаг хүү. Тэгээд би юу хэлэх гэж юм бэ? Бурхан яг л нэгнийгээ ингэж хайрладаг энэ хайрыг тийм ээ энэ дүр яруу алдраа хүмүүст хуваалцсан. Хүмүүс нэгнийгээ хараад тэгж хайрлах хэрэгтэй. Одоо ухаандаа би одоо тийм ээ та нарыг хин нэгнийг хараад өөрөө ирэхгүй хайрлах хэрэгтэй. Өөрөө ирэхгүй та нарыг яг Бурханы дүр хүч хүндэлж байлгах хэрэгтэй. Гэтэл бид нар ингэж чаддаг. Яагаад гэдэг Библийг тайлбарлахад нүгэл орж ирсэн учраас гэж. Тийм баха. Гэхдээ бид нар ялах хүүхдийг харахлаар яадаг вэ? Бид ялах хүүхдийг тэрвэрх үедээ яадаг вэ? Хайр ундардаг үст. Тэгдэг үү? Хаанаас гарч ирдэг нэрэ? Өөрөө ирэхгүй дотроос үст. Тийм үү? Тэгээ бид нар хүүхдүүдийг харахтаа ямар ариухан юм бэ гэж боддог. Тэдний нүд ямар тунгалаг, ямар цэвэрхэн, ямар гим нүгэлгүй байгааг бид хардаг. Эндээс би юу хэлэх гэж байна гэхээр анханасаа би тэгж бүтээгдсэн. Уг нь нүгэл орж ирээг бол бид нар нэг нэгэндээ яг тэгж харагдах хэрэгтэй байж л дээ. Тийм үү? Өөрөө ирэхгүй л яг нэгнийгээ харахад яах хэрэгтэй байх вэ? Хайр ундарч явах хэрэгтэй. Яг л ялах хүүхдийг тэрвэл бид өөрөө ирэхгүй яг уярдаг шиг тийм. Өөрөө ирэхгүй ялхардаг, өөрөө ирэхгүй яг нэг ариун гоё нандин юмыг тэрврээд тийм ээ үнсэж байгаа юм шиг, үнэрлж байгаа юм шиг. Тэгээ энэ бас нөгөө талаар бидний юу харуулж байна? Бид нарт тэр мөн чанарт нь тийм байгааг харуулдаг. Уг нь бол бид нарт тийм нь байгаа. Бид нар нэг нэгнийгээ тэгж ундран хайрлах. Өөрийн ирэхгүй урсан гарах тэр хайр байгаа гэд бид. Тэ хүүхд тэрж явах үедээ мэдэж байна. Хүмүүс нэгэнд яг Бурханы яруу алдар ингэж хуваалцах. Тэр Бурханы яруу алдар бол яг л тэр ялах хүүхдэд байгаа шиг тэр өөсөвгүй, цэвэр нүгэлгүй тийм ээ. Цэвэр ариух юм. Хүн уг нь ингэж бүтээгдсэн. Тэгээ бид нар мэдэн нүглээс болж юу болсон. Есүс энд ингэж хэлж байна. Цангасан хүн байвал над руу ир. Бичвэр хэлсэн чинь надад итгэхийн тураас амийн ус урсах болно. Би ойлгохдоо юу гэж ойлгож байгаа гэхээр Бурханы сүнс бидэнд угаасаа байгаа тэр бидэнд өгөгдсөн тийм ээ Бурханы дүрийг минь сэргээж биднээс өөрөө ирэхгүй тэр хайр ундрахыг хэлж. Бидэнд бол тэр нь байгаа уг нь тийм үү? Бид нар тэрийг юугаар мэдээд байна тийм ээ? Ялах хүүхдийг барьж авах үедээ мэдээд. А тэгснээ яг цуглаан дээр ч юм уу ажил дээр очихоор нөгөө хин тургуур ял тэр муухай харагдаад тийм ээ. Тэр нэг муухай зүг хараад байгаа юм шиг тийм. Тэгэл харааштай шарааштай гэдэг нэгнийгээ гочлол. Тэр эрэхтэй, тэр эмэгтэй, тэр нэг нэгэнд учир шалтгаангүйгээр үзэн ядаж билж байна. Есүс хэлж байна тийм үү? Миний хүмүүсээс амийн ус урсах болно. Харин Есүс бидний ирснээр энэ зүрх сэтгэлд минь байгаа. Бурханаас бидэнд өгөгдсөн тэр Бурханы яруу алдрыг тэр Бурханы тэр сайн сайхныг биднээс урсгуулахыг хүсэж байна. Сэргээж босон гар. Тэр нь бидэнд байхгүй биш байгаа. Яг бол хүн болгонд Бурхан үнийг өгсөн. Тэгээ энэ яг одоо бидний махан бие дээр тийм ээ сүнс биднийг махан биед нутаглах тэр мөчт. Тэр унтсан, тэр үхсэн байгаа. Тэр яруу алдрыг бидний сэргээж байна. Бид нар Авраамыг хэрэгээс санаа. Авраамд ямар ч Библи байгаагүй би мэднэ. Авраамд ямар ч моск байгаагүй, ямар ч майхан сүм байгаагүй, ямар ч чуулган байгаагүй, ямар ч сүмийн барилга байгаагүй. Тэгтээ тэр Бурханыг тээж явсан. Тэр байгаа газараа Бурханыг хүндэлж байсан. Тийм учраас түүнд итгэж нь Авраамын хүүхдүүд гэж дууддаг. Бид нар
Хөрөөдийн сүмд Бурхныг хүндэлж байсан тэр настай хөгшин хүн ямар их цангасан байсан гэдэг. За тэр эмэгтэй бол ойлгомжтой. Тэр өөрийнхөө цангааг тэр махан биеийн хэрэгцээгээр бэлгийн дур хүслээр хангахыг хүсэж байсан. Гэхдээ энэ гайвтай юм болохгүй. Тэр Есүстэй амийн устдаа уулзах хүртэл тэр эмэгтэй тийм л байсан. Бид нэр эргээ санацгай тийм ээ. Эргээд Авраамийн цаг үе, Есүсийн цагийг санацгаа. Юм олон л нарийн төвхтэй болсон. Тэр жим хүмүүс онол бодлоор хуваагдсан, үзэл бодлоор хуваагдсан. Тэрийг ад үзэл, тэгн гаж энэ тэр гэл. Хүмүүс ийм маргаан хийгээд манай христийнхан бол ямарс 500 жил ингээ маргасан. Баахан орсуулж эхлэх хуваагдсан. Тэгэхдээ энэ хүмүүсийн сангааг тайлаагүй. Тийм ээ. Хичнээн сүрлэг дууган байшин бариад нэмэр байхгүй. Энэ хүмүүсийг цангааг тайлдгүйг бид харж, түүх бидэнд харуулж. Тийм учраас Есүс хэлж байна. Үргэлж цангасан хүн байсан түүхийн турш. Есүс тэр хүмүүсийг үз. Та нар цангаж байгаа бол над руу ирээрэй. Надаа суугаарай. Бид хэн рүү очих нь тодорхой. Хэрвээ та цангасан бол хэн рүү очих нь тодорхой байна. Бид хэн нэгэн нэр алдартай пастор, нэр алдартай нэгэн гадаадаас ирсэн айгүй мундаг номлогчийг хайх хэрэггүй гэдэг харж. Ямар нэгэн айгүй мундаг тийм сэргэлтийн конференц энэ тэр тийм чухал биш гэдгийг бид харж. Бид хэн рүү очих ёстой вэ гэдэг нь уг нь Библиэр айгүй тодорхой. Хэрвээ бид цангаж байгаа, тийм хайж байгаа бол бид Иесус рүү очих ёстой гэдэг. Тэгээд Есүс бидний цангааг тайлаж зогсохгүй биднээс амийн ус урсж байгаа. Ямар ус? Нөгөө Бурхан бол хайр гэсэн тэр хайр энерл биднээс ундарч явахсан. Энэ бол бидэнд байгаа зүйл. Бурхан бидэнд хуалцсан тэр алдрыг, ариун сүсийг өгөө, тэр ариун сүнс бидний дотроос ажиллахдаа бидний унтцсан байгаа, мартагдсан байгаа тэр өөрийн ирэхгүй төрж явах хэвээр тэр хайрыг ундруулахыг хүссэн. Ийм хүмүүс л түүхийн туршид хүн болоод нийгмээ гэр бүлээ хөрчилж байсан. Тэрнээс онол маргаан яриад цэцэрхээд тэглээгээд гавьсан юм бол байхгүй бидний. Өнөөдөр би Есүсийн уриалгыг хэлж байна. Есүс цангаж байгаа бол ирээрэй гэж хэлсэн. Миний болоор бид нар цангаагаа тайсан баг. Есүс тэр очив. Бид Есүсийг таньж мэдсэн. Есүс бидний амьдралд ирсэн. Гэтэ одоо харин бидний бодох зүйл надаас амийн ус урсж байна. Яг бид нар ялах нойтон хүүхдийг харахад хар андаа төрж байгаа тэр хайр. Уг нь миний найз нөхөд хань жил төрөл төрөсөж чуулганыхныг харахад төрөх стил юм байна л да. Тийм үү? Бид энийг хийж чадахгүй. Гэхдээ ариун сүнс бидэнд байгаа цагт энэ боломжтой. Тийм учраас Есүс хэлсэн тийм ээ. Дайснаж хүртэл яа гэсэн. Хайрлах гэсэн. Бид нар асуу. Яаж бид дайснаа хайрлах юм бэ? Яаж гэдгийг би хэлж чадахгүй. Ягаад гэхдээ би энийг хэлж чадах юм бол бидэнд боломж нь байгаа гэдгийг л би хэлж байна. Ягаад гэвэл бидэнд заяагцсан Бурханаас заяагцсан Бурханы алдар байна. Бидний дургу хүргээд байгаа тэр хүн ч гэсэн Бурханы яруу алдар. Хэрв нүгэл байгаагүй байсан бол та тэр хүнийг хараад өөрийн ирэхгүй яах вэ? Хайр нь ундарч явах байсан. Тэр нь байхгүй болсон нүглээс болж. Гэтэ тань тэр нь байгаа. Дээр нь тань ариун сүнс байна. Ариун сүнс таны тэр унтцсан байгаа нүглээс болоод мартагдсан байгаа тэр Бурханаас хар аяндаа өгсөн тэр хайр ивэл нэгүс уучт гэдэг юм чинь сэргийх юм бол. Тэрээс бид нар ямар ч хэрэггүй сүнсийг тээх ямар ч шаардлага байхгүй. Тэр сүнс амьд гэдгийг бид мэднэ. Тэр сүнс бүтээгч гэдгийг мэднэ. Тэр сүнс өөрчлөлт гэдгийг бид мэднэ. Тэр сүнс заримдаа бидний өмнөөс хүртэл яолон залбирдаг гэж Библи хэлсэн. Есүс энэ сүнсийг бидэнд өгсөн. Тэгээд энэ сүнсээр биднийг сэргээхийг хүссэн.
Тэгээ амийн ус биднээс урсаасаа гэж байсан. Есүсийн зорилго энэ л байсан. Тэрнээс асраг зохион байгуулагдсан, асраг дэгж аягдсан, асраг сүсгтэй, тийм ээ, асраг хар хэлмэлээр ярьдаг ч юм уу яад юм, тийм ээ, өөрийгөө үнэн сүсгтэн гэж харуулах ямар нэг юм хэрэггүй, зүгээр л тэр хүнээс Бурхны анханасаа өгсөн тэр яруу алдар нь урсан гараасаа л гэж үз. Тэрийг ариун сүс гаргахын тулд та нарт өгсөн. Бид нар чуулган дээр сангасан хүмүүсийг өрөх ёстой гэдгийг харж байна. Бид цангаан тайлгдахын тулд тэр хүмүүсийг Есүстэй танилцуулах ёстой. Бид тэдний цангааг тайлж чадахгүй л да. Гэхдээ Есүс тэр хүний цангааг тайлна. Хэрвээ Есүстэй уулзаад цангаагаа тайлсан хүн байх юм бол тэр хүнээс амийн ус урсна. Одоо тэр хүн дахиж цангахгүй гэж Есүс хэлдэг зүв байна. Тийм. Чи надаас энэ амийн усыг авах юм бол чи дахиж хизээж цангахгүй гэж. Яагаад гэвэл одоо чи өөрөө яг урсж байгаа гол болно гэсэн. Чамаас хүмүүс ундаална. Чамаас хүмүүс хайр инэрлийг Бурхныг олж харна. Хүмүүс чамааг гурван бүтцтэй гэж харахгүй. Хүмүүс чамааг Бурхны хар өндөрч яах вэ гэдгийг л. Бурхны өршөөл байна уу гэдгийг. Бурхны нэгүсэл байна уу? Бурхны хилтрүүлэл байна уу? Бурхны хүлээн авалт байна уу гэдгийг л харна. Хэрвээ тэрийг харах юм бол тэр хүмүүс асуун чамаас. Би яаж чам шиг болох вэ? Би цангаад байна. Би хоорой байна. Надаас ус урсан гэхээр би цангаж байна. Би яаж амныхаа цангааг тайлах вэ? Чамаас яаж энэ ус урсаад байна гэж асуух. Тийм үү? Тэгэх юм бол би тэр үед хэнийг зааж өгөх вэ? Есүсийг зааж өгөх. Тэгээ би өнөөдөр хуваалцах хүсэл маань энэ байлаа. Тийм ээ. Эзний үг бол бидэнд өгч байгаа. Би бол өөрөөхөө бодож ирсэн юм шүү. За яг ямар ч юм би нэг 20 хэдэн жилийн өмнө 15 та хүүхэн байхдаа цангаж байсан. Би тэр цангаагаа буддын шишнээс хайж исэн. Харин Христийг олсон. Би тэр өөрийнхөө баяр баясгалыг мартдаггүй. Авралын баяр баясгал гэж хэлдэг. Гэтэ одоо миний өөрийн асуулт тэр. Яг үндэ минь надаас амийн ус урсж байна. Эсвэл би гаднаа айгүй сүсгтэй хүн байна. Есүсийн игдүүцчихсэн юм тэр л байсан. Фарисеучуд тийм хүн байгаа гэж билээ. Есүс амьнартаас тэдний зөв юм ярьж байгаа. Гэхдээ фарисеучдыг Есүс юу гэж загнасан? Та нар бол гаднаад гялтгансан, цагаан буш, дотроо ялдарсан тэр чигээрээ үнэхээр шия. Та нар аврагдахыг хүссэн хүмүүсийг өөрөөсөө долоон дор тамийн хүү болгож хувирах. Есүс өөрийнхөө шөнөрийг ийм битгий байгаасай гэж хүснэ. Гэхдээ би түүхээс харж байна. 1500 жилийн дараа Лютерийг харахад Христийнхэн яг нөгөө фарисеучуд бол асар их сүсэг бишрэлтэй. Асар их тийм ээ хаанаас нь чарсан яалчгүй Христ юм. Гэхдээ хүчрхийлээ дүүрэн болсон байна. Өнөөдөр ч гэсэн ялгаа байхгүй. Бид нар нэг амархан чичилж байна. Өчрийг гаргахгүй мөртлөл дайрч байна. Бид нар бас боломжлох ёстой гэдгийг бид харж байна. Бид нар ийм юмнаар маргаж яхахын оронд бид нар өөрсдөө шиг харж үнгээ надад өгсөн ариун сүнстэй би хамт амьдарч байна уу? Надаас ус урсж байна уу? Би энэ усаар гэр бүлийнхнийгаа, найз нөхдийнхээ, чуулганыхаа тийм ээ ундаалж байна уу гэдгийг харж байгаа. Ингэж ундаалахын тулд заавал энэ төр дээр гарч номлохгүй тухай яриаггүй тийм. Яг амьдрал дээр үйлчж байна. Та зовлонгийг хуваалцж байна. Манайс миний хүн 11 өвөг болохоор би хийсэн. Чи яагаад өгөхгүй байгаа вэ гэсэн. Би эрг жилээс өмнө гэсэн. Би хийсэнгүй. Чиний өгөхгүй нэг сонир биш. Гэхдээ чи яаж Бурхны хүмүүсийн зовлонгоос нэмгэлцэхгүй байх гэж. Тэр 11 хэд өгөхтэй гол нь биш. Тийм үү? Чи өгөхгүйтэй гол нь биш. Зүгээр цаа цаанаа нь юу вэ?
Чи энэ христчин тийм ээ энэ бурхны хүмүүсийн зовлонгоос хуваалцах хэрэгтэй шүү. Умаа. Тэс би авах гадаагатай бол чи энийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс намайг авал тэгж бодсон юм байна л да. Нэг цуулганы пастор учраас мөнгө өгөхгүй байна. Тийм ээ. Тэгж л аваадсан юм шиг. Тэгээ би хэлсэнгүй тэрэндээ жохол биш. Чиний мөнгө биднэрт хэрэгтэй ч биш, хэрэггүй ч биш. Зөв гол асуудал нь чирэл. Чи яаж бурхны хүмүүсийн зовлонгоос өөрчлөхгүй байж чадж байна. Чи энэ чуулганд явж, энэ чуулганаас хооллож, энэ чуулганаас тэдэгдчихэж. Ихэн бахан, баган энэ чухал биш. Зүгээр өгж байгаа санаа чинь, сэтэл чинь тийм. Би энэ хүмүүсийн багч гисэн зовлонгоос нэмэлцэх юм шиг. Хин нэгэн хэрэгтэй хүнд нь энэ мөнгө очоосоо, хин нэгэн зүдэрсэн очоосоо. Ингэж л өгдөг болохоос биш. Яг ямар аль биш, ял биш тэр. Тийм ээ, бид өөрсдөө иргэн харцгаая, тийм ээ. Тэгээ зөвмөр залбирцгаая. Бурхан биднийг цангаа тайлж, зүгээр нэг цангаа тайлах биш. Биднээс ус урсаасаа гэж хүсэж байгааг бид ойлгож байна. Мөрөө иргэн ярь залбирцгаая. Үнэхээр тэр ариун сүнс бидний дунд байгаа, бидний сэтгэл зүрхэнд байгаа. Биднээс ам урсаасаа гэж хүсэж байгаа. Бурхны хайр инрэл, яруу алдар, сог жавхлан биднээс урсаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд бид бас урсаасаа гэж зөвмөр хамтаа залбирцгаая, тийм ээ. Иесус минь танд талархаж байна. Өнөөдөр та бидэнд өөрийнхөө илчээр бичсэн энэ үгсийг бидэнд тайлж бидэнд сануулж байгаа талархаж байна эзэн. Тэгээд та үнээр цангасан хүн болгоныг үс. Та бол өргөч юм эзэн. Тийм эзэн, бидний иргэн тойронд маш олон монголчууд цангасан байгаа. Тэ цангасан учраас янз бүрийн сүлжээ рүү, янз бүрийн ид шидтэй, янз бүрийн утаа гүм энэ тэмгүй явж байна. Тэдний сүнс үхсэн, тэдний сүнс хангасан байгаа эзэн, танаас гуйж байна. Тэдний цангааг тайлж өгөөч, танаас гуйж байна эзэн. Бид яг Илч Иохан шиг, Илч Паул шиг цангааг тайлагч нь та гэж тань руу заахыг хүсэж байна эзэн. Тэдэнд Иесусыг танилцуулахыг бид хүсэж байна, бидэнд туслаарай гэж гуйж байна. Тэгээд бас бид нар гуйж байна, бидний зүрхнээс тэр амь урсаасаа гэж хүсэж байна. Бид нар амийн усыг урсгагч нар байж, Иесусыг гэрэлжилж, Иесусыг заагч нар байхыг хүсэж байна эзэн. Бидний амьдралаас хайр инрэл, уучлал, нэгүсэл, өрөвч сэтгэл, төлөвөн байдал энэ бүхэн гараасай гэж бид хүсэж байна. Эзэн минь, та үнийг л хүссэн. Та үнийгээ бидэнд хуваалцсан. Энэ бурхан чанаруудаа бидэнд та өгсөн. Тийм эзэн минь, та нэгдүгээр бид, хоёрдугаар бидний нэгийн дөрөвдүгээр эшлэлээр хэлсэнчлэн бидэнтэй бурхан чанараа хуваалцахын тулд биднийг бүтээсэн гэж хэлсэн. Тийм ээ эзэн минь, бид нэр танаас гардаг тэрхүү хайр инрэл нэгүслийг иргэн тойрондоо хүмүүстэй болохоор бид нар амсуулж, амтлуулж тэдний цангааг тайлцахыг хүсэж байна эзэн минь. Та туслаарай гэж хүсэж байна биднийг, энэ байгаа бүх хүмүүсийг, сургуулийн бүх багш оюутнуудыг бүгдийг нь үнээр таны сүнсээр үнээр таныг мөргөж, үнээр бидний амьдралаас үнэн урсаж, хайр ивэл нэгүсэл урсаасай гэж бид хүсэж залбирч байна. Бидэнд туслаач гэж ариун сүнс танаас гуйж байна. Иесус Христийн нэрээр танд залбирч байна. Амен. Амен.